Үндэсний их баяр наадмын бэлтгэл төв зингэлдэх хүрээлэнд эд өрнөж байна. Нийслэлийн засаг дарга сурын талбай, шагаан харвааны талбай болон төв зингэлдэхийн ажилтай танилцлаа. Төв зингэлдэх хүрээлэн тойрсон тогтчлтын ажил ерөнхийдөө дуусжээ. Тодорхойлбол гадна талын зөөврийн болон суурин нойлыг сэргээн засварлаж 60-80 био нойлыг шинээр байгуулжээ. Мөн наадамчин олонний ая тухыг хангах үүднээс зингэлдэх орчмыг машингүй бус болгосон юм а. Бодлоо үүсгэний бол үндсэндээ бол дүүргүүд бол энэ өөрийнхөө талбайныхаа хэмжээнээс хамаарал нэх олон худалдааны цэг гарахгүй шахацлахгүй ингэж зохион байгуулж байгаа. Энэ жилийн онцлог бол түрүүн засаг дарга ярьсан яг одоо энэ төв хаалганы энд бол нэлээд олон машин техник байхгүй болчих учраас одоо бусад жилүүтэй харьцуулбал бол яг жинхэнэ зочид төлөөлөгч наадамч олондоо зориулсан талбай бол нэлээд олох байна. Энэ жил 3 тэгшөө тохиож байгаатай холбогдуулан 1024 бүх барилдаж байгаа. Иймд цэнгэлдэхийн гэрэл төлгийг нэмж телевизийн зураг авах болон наадамчин олонний бүхэн барилдаа үзэх боломжийг хангаж өгчээ. Энэ үеэр наадмын билетийн асуудал сөхөгдсөн юм а. Тасалбарыг онлайнаар захиалах боломжийг гаргах гэсэн боловч хүндрэл үүссэн талаар нийслэлийн засаг дарга онцоллоо. Наадамчдын тавтай наадах боломжийг хангаж стадионы талбайг бол төвчнөр хуучин дүүргчдэг байсныг бол болоод наадамчдаа нь худалдаа үйлчлэг авах тэр бололцоог нь хангаж байгаа гэж үзэж байгаа. За наадмын билетийн борлуулалтын хувьд бас асууж байгаа маа. Тэгэхээр ер нь бол яг цаашдаа бол Монгол наадмаа их маш сайхан стадионтой болох учиртай. 30-40 мянган хүний багтаамжтай тийм стадионтой болох гэж энэ бас асуудлаар би хотын даргын хувьд наадам зохион байгуулах хорон даргын хувьд бол холбогдох байгууллагад хандж энэ талаар хөөцөлж ажиллана. Тэгвэл үнэхээр хуучирсан 10 мянга орчим хүний суудалтай энийг одоо онлайнаар худалдан ч гэдэг юм уу илүү хөнгөн болгохыг бол бас боломжгүй байгаа. Тэгэхээр аль болох хүртээмжтэй, аялал жуулчлагч нар ч ялгаа байхгүй, дотоодын иргэдтэй ч ялгаа байхгүй, хүртээмжтэй хүртээх арга нь бол аль болох боломжийн хэмжээгээр санал хүсэлтийг нь аваад худалдаалах юм арга байна. Тэгээ энэ чинь сая 300 мянган хүнтэй хотод бол 10 мянга суудал гэдэг бол 1000 хүнд нэг суудал нь орж байгаа. Тийм ч энийг манай иргэд маань их сайн зөв ойлгоорой гэж хэлэх байна. За хоёрдугаар бид нар наадамчдынхаа аюулгүй байдал талаас нь бас нэлээд анхаарч байгаа. Өчигдөр наадмын комиссион хуралдсан. Тэгээ аюулгүй байдал тав тухтай байх талаас нь бол онцгой анхаарал хандуулж байгаа. Олон хүнд цуглана, олон машин цуглана. Тийм учраас аюулгүй байдлын асуудал дээр онцгой анхаарал хандуулж ажиллаж байгаа гэж. Ийхүү үндэсний их баяр наадмын бэлтгэл ажил бүрэн хангаглаа. Төв зингэлдэх хүрээлэнд нээлтийн ажиллагааны нэгдсэн бэлтгэл эцсийн байдлаар явагдаж байсан. Энэ жилийн наадмыг бүх талаас нь эмх зэгцтэй зохион байгуулалтаар бэлдсэн гэдгийг зохион байгуулагчид хэлж байлаа.